Одоо нэг цагт бид хоёр одоо Англид хамтдаа сурж ийсэн, ажиллаж ийсэн, амьдарч ийсэн хүмүүс. Тэгээд энэ удаа Дака дээр хурж ирчээ байж юм. Яг одоо хотоос зогтох хүсэлтэй зугатаад чадсан залуучуудын нэг байгаа. Тэгээд одоо Дакийнхаа амьдралтай бүгд өнөөдөр танилццгаая тий. Яаж амьдарч ийм бид нар тус гоё танилцуулаач. Бас элен даалангүй бас би сайн ирнэ. Тий. Туршлагаасаа овалцаач. Бас яг зориод шийдэж чадахгүй байгаа шийдлүүдийг яаж гоё шийдсэн тэр шийдлүүдээ манай хоёулантай адилхан сонирхолтой хүмүүст хоёулаа үзүүлээтэй хөө. Тэгээ тий. Бага хинтийн доор гэж ойлгож байна. Тий. Гэхдээ хинтийн рүү ойрхон хотоос хол биш. Гэхдээ хотоос нэг 70 км зайтай. Тэгээ манайхын гол байдаг. Гол нь ерөөсөө шууд ингээд хөдөө болгочдөг. Манай энэ хавийг. Манай Хамаатан садан ерөнхийдөө нэг багцаагаар нэг манай эргэн тойрон нэг 15 айл нөөж ирсэн байдгийг. 10 хэдэн оноос хойш. Чамаг дагаад уу? Тий 10 оноос хойш. 2010 оноос хойш. Тэгээ энэ авч нэг амралт байсан. Тэр газрыг нь худалдаж аваад Хамаатан садан уриалаад, найз нөхдөд уриалаад хамтаа бөөнөр амьдрья гэх. Тэгээд ерөнхийдөө тэгээд нэг дундаа нэг энэ нөгөө нэг одоо хариуцлага юм шиг байхгүй. Одоо голч тий манай ч голч үерлэн нөгөө 6 дугуйтай болохоор ямар ч үертэй үед ураа гарна. Нэг зил 131 штэ байлдааны. Тэгэхээр зэрэг нөгөө голдоо нэг хариуцлагатай нэг машин байлгаагээд ягаад гэвэл бид нар гол богдож болохгүй шүү дээ. Тэр үднээсээ л авсан биш. За энэ чи одоо нөгөө өөрөө лопотогтой уулын өөд ч гэсэн шавар мавар суухад бас сууштай нөгөө айхтар юм. 6 дугуй зургуулаа майжна. Тэгээ нөгөө лопотогтой яг байлдааны зориултан биш л да. Одоо энэ доторх таад хөрөж доторх нөгөө нэг энэ мотор доторх юмнууд дандаа байлдааны усны хамгаалтанд ус шаврны хамгаалтанд. Тэгээ одоо энийг хүртэл хардаа. Энэ нэг бууны сүртэй шүү дээ. Аканы бууны сүртэй ингээд эндээ сүртэй, тэндээс бууны сүртэй гэсэн. Тэгэл ерөөсө буугаа хийгээл дахиж явал дайсан гаруул будаж алчаад. Тэгээ ер нь бол ерөөсө Оросуудын л нөгөө машин шүү дээ. Ер нь бол эн чинь 1980 онд үлдэрсэн юм бэл. Натач зогсов. За энэ гаражийн хувьд гэх юм бол мэдээж нөгөө би боддог байхгүй нөгөө одоо энэ 31 машин чи ер нь 66 31 шин гадаа байдаг машин шүү дээ. Би болохоор зэрэг дотор байлгамаас надад яг машины гой хайрлах хэрэгтэй шүү дээ. Эд ангин те. Тэр үднээсээ 31-д зориулж ер нь үндсэндээ барьсан гэсэн үг. Дээрээс нь энэ хэсэгт гэх юм бол нэг машин ороод нааталт нь болохоор зэрэг UTV нэг ер нь ирээдүйд нэг UTV-тэй болох хүсэл мөрөөдөлтэй. Тэгээ тэрийг нааталт нэг ер нь тийм л зориултаа. Өвлийн үйлрэлд ашиглах зориултаа. Тэр камер уу? Камертай манайх нэрээ битүү камертай нэрээ. Яг гэвэл хөдөө орноос эн чинь бас зайд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө камераар бүрэн ер нь хамгаалсан зүйтэй санагт. Тэрийг хотод очсон байж хата утсаас харчин үстэй. Харчин. Хотоос харчин эн чинь нөгөө хөдөлгөөн мэдрэгчтэй хин явж ин яаж ин харчин. За энэ манай Басар гэдэг нохоо. За Басар маань бол одоо 5 настай. Гөлгнөөсөө манад ирсэн. Ийм цэвэр анхраа. Цэвэр бах. Энэ янзын сайхан баг. Дөлгөхөө. Одоо намайг байхгүй бол наад чинь та нар жигтэйхэн дайрж байгаа. Энэ ухаантай болохоор ингээл хаантайгаа хамаар мэдж байгаа. Хэдэн сартай гөлгнөөд энэ 19-ийн 8-нд яг эд хүүтнэр төрсөн. Өөр мундаг том болсон. Тий. Одоо эзэнтэй болцсон юм чинь. Бүгд эзэнтэй. Бүгдээр эзэнтэй. Одоо нэг ганц хоёрын л үлдсэн. Тэгээд тэд нар нь одоо эзэн ирж аваад одоо том болохын хүлээгээ явж байна тий. Тийм зарим нөгөө хөдөөнөөс ирж авч байгаа байхгүй. Тэгээд удахгүй ирж авна гэдгсэн. Өнөө маргааш ирээ авчих уу. За өрхийнхөө манайх ерөөхдөө өрхийн хэрэгцээгээ хангаад энд төмс тарчдаг. Нэг жоохон талбай байдаг. Төмсөд тарчдаг. Манай өрхийн хэрэгцээ ер нь манай хөршөдийн хэрэгцээ авраа хангачна. Энэ хавийн айл нэг тийм намар цагийн ер нь бол нэг 8 сараас ахуулаад бид нар идээд эхэлчихдэг. Тэгэл хөршүүдээ ирээд аваар. Нэг жижигхэн багцсан байл амттад ш төмс. Энэ чинь нөгөө нэг арилга нэгсэн байх голч дугаагаал шүү. Айгуугаа. Эндээ юмтай. Тэр цаахан талд гэх юм бол нэг өөрхөн жижигхэн манжин луун тарьдаг. Байцаа майцаа тарьдаг. Жижигхэн байс дахиад нэг талбайтай. Тэгээ хоёр юм жижигхэн нэг тийм талбайтай. За тэр цаахан тал хүлэмжтэй манах 8 Хц 3-тай юм жижигхэн хүлэмжээ. За эндээ бид нэр айгүй удаахан биш тий. Нараараа тий. Энэ дотор бид нэр ерөөхдөө өргөс тэмгээ тарина. Энэ 8 цааталт нь болохоор зөвхөн 100-ны үлрэлт. Одоо бол тэгээ өвөл бол намар нэг ч ашиглана. Намар нөгөө нэг хар сонгоны үр цацаад орчдөг байхгүй. Тэнгүүд нөгөө хавар нөгөө нэг ногоон сонгоо орчихно. Шууд хамгийн зүүнд өөр. Айгүй том орчихно. Одоо энэ цацсан байгаа. Цацсан байгаа.
Тэгээ ингээ сэрүүлсэн байгаа хэвээр ямар ч зэрлэгэн зулгаад ингээ бэлтээд байна. Тэгээ эн чинь хаврын цагт бол нөгөө айгүй гоё ногоон сон биднэ. За тэгээ цаатлын хөлөмж нь болохоор зэрэг бид нөгөө том дээрээ тарина. Улаан лойл тэгээ нарийн ногоонууд тарина. За энд харагдж байгаа энэ турник байгааз. Тийм байна. Энэ их ингээ бүх төрлийн нөгөө хүний бие хөгжүүлэхэд зориулснаар би хийсэн. За өөрөө хийсэн юм тийм. За хүнээр гагнуулсан л та. Нөгөө зургийг өөрөө гаргаад зургийг өөрөө гаргангуудаа хүнээр нөгөө гагнуулаад бэлдүүлээд би өөрөө авчираад эндээ ингээ угсраад цемплээд ингээд хийсэн л та. За жишээлбэл энд одоо ингээд 3 толгой хөгжүүлж штэ. Сугаач тийм. Ингээ чинь 3 толгой хөгжчин тийм. За турник бол одоо хүн болгон маш аш тустай тий. За энэ бол жишээлбэл ингээд нөгөө манай арга хөлөг ер нь манай хүү ерөнхийдөө би өглөө болгон гаргаад зохилт хийлгүүлнэ. Танаа хүү чи хэд цунаагаад байлаа сүлд. Ер нь бол 300 нэсэн рекордтой шүү дээ нөгөө. Ер нь бол 300-аар нөгөө хүмүүс нөгөө 6 настай хата нөгөө өвөр Монголд нөгөө манай Монгол босоо бичгийг хориод Монгол бичиг хориод тэгээ тийм нөгөө эсэргүүцсэн байсан бүр юм. Энэ хотоостой хөдөөд амьдрахад ер нь хамгийн чухал шийдэх хэвээр асуудлуудын нэг ч тог байгаа шүү. Тог өснөө амин чухал шүү. Сая ирээ харсан чи нэг орч цахилгааны шон алга. Тэгээ одоо энэ нарны панелууд байгаа гэдэг. Нараар бүхнийг шийдсэн юм тий. Тийм энэ манай энэ панел анх нөгөө бид нар чинь нөгөө нэг юу яагаад нөгөө Солонгосоос би өөрөө судлаад тэгээ панелуудаа захиалж авчираад тэгээ бас нэг залуу байсан юм аа нэг энэ панел яг ийм бизнес хийх гэж байгаа. Тэгээд анх тэр залуутай хандаад тэгээ Солонгосоос тэр залуу захиалаад тэгээ анх л хийжсэн л та. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө манай хангалттай нөгөө нэг бүх сахилгааныхаа бүх хэрэгцээг шийднэ гэж анх тооцоолж ийм одоо манайх чи 16 панелтай одоо нэг юу маань 300 ватттай байхгүй. Тэгэхээр нэлээд сайн тогоо хурааж чадна гэсэн үг. Тэгээ анх тэгжсэн. Тэгээд нөгөө тооцоолог нэг юм байна л да надад. Тэр юу гэхээр зэрэг манайх нөгөө нэг юм нөгөө онцлогоос газар зүүн онцлогоос болоод өвөл нөгөө нар энэ том уултаа ахгүй. Агуулны цагаар байна тий. Баруун зүүн талтай. Баруун одоо доод талтай гэсэн үг. Тэгэнгүүт уулны цагаар орчдөг. Тэгэхээр зэрэг нөгөө буучгаар. Тэгэхээр нөгөө халаалтыг бол шийдэж чадахгүй юм л. Тэгтээ нөгөө үндсэн нөгөө нэг тогнууд байгаа шүү дээ. Зуны үлрэл бол ямар асуудал ах. Одоо энэ мэтлэн халдааг гаргахгүй тулд чамаас танараас туршлага судалж нөгөөд төгөх зарчлагтай шүү дээ. Энэ батарей хаана вэ? Батарей арталтай байгаа. За. Одоо ч нөгөө сэргээгдэх хэрчим хүч ер нь бол ингээд жилээр хөгжиж байгаа учраас бас улам хямдраад байгаа шүү тий анхны сөргөлтийн өмнө. Тий ер нь бол мэдээж манай урд хөрш гэж нэг агуу том үйлдвэрлэгч орн биш тий. Бид нар бол одоо ингээд аимшигтай гой гоёор үйлдвэрлэж чадчих штэ. Тэр зэрэг бол тэгэл улам чанартай. Манайх бол 12 батарейтай. Энэ бол хангалттай нэг батарей минь чинь 110 ватт юу тий. Юу лээ 110 ампертай штэ. Тий. Энэ байдаг баха. Тэгээд ийм гроват гэдэг нэг энэ тог хөргөгчтэй. Тэгээд эндээ хураагаад энгээр тогоо гаргаж байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нэр энэ одоо манай одоо хүчин чадлын хүлээж авч байгаа нь одоо 53.9 гэж байна. За одоо энэ дээрээ дараад би юугаа мэдчихэж байгаа гэсэн үг. Хэрэг тог одоо манай дээр ашиглаж байна гэдгийг харж байна. За одоогоор манайх бол за нэг 200 ватт л ашиглаж байна. Нөгөө хөргөчнүүд ер нь хандсан ойр зүрийн нөгөө тий ойр зүрийн юм л. Тэр бол гайгууд энэ бол 5000 ватт хүчин чадалтай юу байхгүй. Энэ байшин болох юм бол манай нөгөө арга бүлэг хүү нөгөө англи хэлнийхээ хичээлийг эндээсээ явуулдаг байхгүй. Тэгээ нөгөө энэ нөгөө байшин болохоор нөгөө зундаа нөгөө сэрүүхэн нөгөө дээдлэн талан доотлон халддаг шүү дээ байшин гоч тий. Тийм болохоор зэрэг сэрүүхэн болохоор нөгөө хүү энд айгу тухтай нэг хичээлээ. Тэгээ өөр ингэсэн орон зайтай. Хоёр давхар нь болохоор хүүхдүүдэд зориулсан тийм би номын самаа хийгээд гой тийм хийцэн. Би ер нь нэг 2 морьтой болол гэсэн тийм мөрөөдөлтэй хүн байхгүй. Нэг олон биш ээ. Ерөөсөө л дээр үеэс хойш нэг 2 морьтой болохоос нэг боддог гэсэн. Тэгээд манай хөршүүдийн хашаагаар тойроо явж идэг энэ хоёр. Хөршүүдийн хашаанд хийцэн. Тэгээ хөрхөө манай хашаа гэдэг дуусчаад артлын хөршүүдийн хашааг ороод тэгээд бас нөгөө бид нар ч нөгөө ус өмсө хатцсан байгаа. Одоо яг нөгөө тэгээ ямар нэгэн тижэл өгөхгүй зөвөр хөршүүдийн хашаагаар ороод идэл. Тэгээ манай нэг ойрхон байдаг нэг хөрш ах байд. Тэр ах маань нэрээ усалчин нав байхгүй бол би өөрөө байвал сайхан тэгээ хаяд он чин морь бол гэхдээ гайхамшигтай гоё тийм өвөрмөц гоё тийм дотн мэдрэмж Монгол хүн болгол адилхан байх тийм. Эцэг хөрхөн жижигхэн зүвчээтэй тийм. Тий. Энэ зүвчээг би өөрөө гараар барьсан нэрээ. Өөрөө барьсан. Яг өөрөө барьсан. Би намар би ч нэг зар тавиад нэг туслах аваад. Тэгээд туслагтайгаа нийлээд яг нэг сар энэ зүвчээг хийсэн байхгүй хашаа машаатаа ингээд
Тэгээ хийхэд бол нөгөө айгүй их юу гэдэг юм бэл. Гиз байхгүй болол. Гар булчин ороод, чангараал, тоогоол, булчингууч ороод айгүй тийм эрүүл болт юм бэл. Тийм. Тэгээд жоохон ядарсан. Гэхдээ одоо бид нэр фитнес жишээлбэл төлбөр төлж явж байгаа шүү дээ. Магадгүй би гизээ хасаад булчинтай болохын тулд фитнес хамгийн бага 3 сар тасралтгүй хичээл. Тэнд ганцхан сар хичээгээд ахуйхан маш том юм шийдээ. Дээрээс нь булчин шүрмсөж хангалаад авсан. Би эрүүл мэндэ шийдлээ, зүчээгээ шийдлээ, хашаагаа шийдлээ, өөрөө бахархлаад амар олон давтал үүсэж байсан. Тэгээд энэ одоо энэ жүчээгээ харах тоолнд энийг би хийсэн гэдэг үүднээсээ аюу тийм барахт юм бэл. Тэгээд дээрээс нь анзаарах юм бол манай энэ хашаанууд манайх юм саарл одоо зүгээр юм хар хашаануудтай. Тэгээд дээгүүр нь ингээд модоор имжчихсэн байгааз. Тийм байна. Тэгэхээр энэ маань бас морио харилцаж шүү дээ. Магадгүй хин нэг нь ч юм уу эсвэл нэг чон нохоо ингээд үргэх юм бол нөгөө мөрч нөгөө сандарсандаа болоод нөгөө харайчтай. Тэрнээс зориулаад дээгүүр нь бүртэл ингэж имжиж хамгаалсан байгаа. Их сэтгэл гаргасан. Одоо чиний энэ эдлэн газарчид хэдийн хэмжээтэй газар юм? Манайх шиг ерөнхийдөө нэг гаагийн хагас маягтай юм уу да. Нэг гаагийн хагас маягтай. Ер нь манай энэ ч одоо нэг 3 айл байгаа. Манай хөвшин эмээ байдаг. Манай нэг дүү байдаг. Тэгээ манайх 3 айл. Тэр контейнер их гоё байгаа сте. Тийм бай. Одоо ч хөрх юмдаа сууларж байна да. Би энэ зурагтайгаар ирсэн юм уу? Чи зурсан юм уу? Би зурсан. Энд нэг хажуугаар явхад нэг уран зургийн нэг тий гоё мэдрэмж авмаар байна шүү дээ. Аа. Тэгээд энэ утга учиртай зураг нь нөгөө ургахын улаан наранлаа ингээд нэг манай хөх монголчууд ингээд давхиж байгаа гэсэн тийм бэлэгдэлтэй байхгүй. Тэр нь юуг нь хийж нэхэр зэрэг нөгөө ажилсаг монголчууд Монгол улсаа хөгжүүлнэ гэсэн тийм нөгөө наач юм бас гоё өрөө шүү тий. Энэ янзын энэ ч нэг харах тоолонгор тэр мессеж маань нөгөө надад нөгөө буцаж гарч ирнэ, сонсогдно. Өөртөө. За энэ хоёр юу вэ? За манай энэ үндсэн анх би ч нөгөө энэ газрыг бүр яг 12 жилийн өмнө эмээтэй хахад аваад яг энэ булангийн би нэг эр хүн чинь нэг өөр ингэсэн нэг орон зай эрэхтэй штэ. Яг нэг юм өөртөө зориул нэг орон зай би өөрийнхөө тий одоо киногоо үзэж идэг, ажиллаа хийж идэг те ингээд нэг тийм орон зайтай болгоё гэж бодож анх энэ гэрийг барьсан байхгүй. Энэ гэр ингээ ийшээ ингээд нөгөө байшин маань ингээд тэгээ сүүлд нь нөгөө нэг хүний хэрэгцээ чинь нөгөө нэг 0 байх хэрэгтэй те усанд орох хэрэгцээтэй байх хэрэгтэй те. Тэгээ тэрийг шийдэхийн тулд энэ байшинг нэмэлтээр бариад тэгээ манай энэ хажуу талд нөгөө эколос гэдэг нөгөө тэр таг нь те эколос гэдэг нөгөө бохирын системтэй. Тэгээд бохирын систем маань болохоор зэрэг нэг усын саарл ус болгоол. Тэгэл ерөөсөө байгальд нь шингээгээл. Энэ шонгууд нь ямар зорилттой шонгууд байна? Энэ нөгөө нэг түрүү нөгөө нэг юу барьсан шүү дээ. Би нөгөө морины жүчээ барьсан шүү дээ. Өөрөө нэг сар гар. Тэгээд нөгөө буруу тооцоолоод баахан хайраг зэмд илүү гарахгүй. Тэнгүүт нь бас манай ихний чинь йогийн багш аахгүй. Тэгээд ихнэрдээ нөгөө 100 энэ йогийн террас хийж өгье гэж бодоод илүү гарснараа ингээд террасны нөгөө суур хийцсэн. Тэгэхээр одоо манай онлайн хичээл заадаг тий. Манай ихнэр чинь захим йогтой. Йога ангитай. Йога ангитай. Тэгээд үнэн чинь нэг 20-оос нэг 50 хэрэгэл одоо дагагч одоо үнэн чинь нөгөө membershipтэй. Тэгээд тэд нар ингээ байн хичээж баг 2-3 жил тасралтгүй дагаж байгаа нэг тийм бүлэг хүмүүсүүд байна. Тэгээ манай ихнэр чинь өөрөө 10 жил йог заасан шүү дээ. Маш йогийн маш өндөр мэдлэгтэй. Одоо тэгээ энэ дээр гоё тавцъя гээл цаана ногоо мод харагдал. Тэгээ йога ихнэ шүү дээ. Цаатал нь гол мол урсж байгаа тий. Ингээд ногоо модтой. Тэгэнгүүт байгаль дээр гарч ирэл йога могоо хийгээл тий. Тэгээд бас нөгөө шамнэр нь бас ирээд бас хамтдаа йога мог гэж бодохгүй би. Тийм шүү дээ. Тэгээд энийг бэлдээ тавьсан. Ирэх хавар би гоё ихнэртэй гоё террас хийж өгнө. За. Ерөнхийдөө бол яг нөгөө манай Монгол гэр чинь өөрөө нөгөө жоо харанхуй штэ. Тэ. Тэгээд нөгөө би эрэл хайгуул хийгээл яваадсан байхгүй. Монгол гэрийг яаж ийм гоё гэрэлтэй гоё тэ гэрэлтэй болох уу гэд. Тэгжсэн чинь би явжсэн чинь нэг амралтанд ороод нэг арга хүлэгтэл нэг нэвтрүүлэлт ороод ирсэн. Тэгсэн чинь нэг амралтанд очсон чинь яг нэг ийм гоё юм гэр харагцсан байхгүй. Урдаан юм шилээ хаалхтай. Тэг бас үгүй юу яар нь яагаад ийм гоё цонхтой хаалхтай тэгээд ийм гэрэлтээтэй ийм юм хийж чадахгүй. Тэгээд нөгөө анх нөгөө хийдэг хүмүүсүүдийг нь олоод захиалга өгөөд энийг хийлгэсэн л дээ. Тэгээд энэ одоо энэ бол нөгөө цомцог гэр гэж одоо монголчууд мэднэ те. Сүүлийн үед их тренд болоод байгаа. Тийм шүү дээ те. Тэр нөгөө манай хүүхдүүд юу хийж байна? За манайхан бол ерөөсөө одоо шатар тоглож байна. Яг одоогор бол ер нь үндсэндээ бол манай хүүхдүүд чинь нөгөө дижитал артистууд болсон. Тийм. Манай энэ хүү чинь минийхөө нэр iPad төр зургтай тусаач. iPad агаад ирч.
За. Манай энэ аргуулагч нь нөгөө англи хэлний багш. Одоо 800 хүүхэд төгсгсөн. Тэгээд 3 жил англи хэл зааж байгаа. За. Ерөөсөө л самсаргуугаар нөгөө ковидын үеэр нөгөө самсаргуугаар аргуулагтай ажиллаа. Тэгээд сурцсан. Одоо миний хүү ч одоо нөгөө дижитал артист болсон. Миний хүү дижиталынхаа зургуудыг үзүүлдэг энэ хата. За. Аргуулагч алдартай одоо Би энд. одоо тийч нөгөө буддаг ном хийж англи монгол хэл дээр гаргах гэдэг байгаа байхгүй. Энд өөрөө зурж байгаа. Бүх юм өөрөө зурна. Хоёр дүүдээ зааж байгаа тий одоо бас. Одоо хоёр дүнээс адилхан яг. Манай дүү ч гэсэн адилхан ингэ зурж. Миний хүү Энэ үзүүлдэг. хоёрсан зурж байгаа. Тэг. За нөгөө хар зургийг нь одоо бид ийм одоо энэ зургийг чинь хар болгож байгаа байхгүй. Ийм болгоод будна гэсэн үг саяныхтай адилхан. Тэгэхээр одоо ингээд одоо эн чинь нөгөө ийм бид нар 6 ном хийж байгаа. Одоо миний охин хийсэн юм харуул та. За энэ аргуулыг байгаас та өөрөө нөгөө бид нар чинь нөгөө нэг аппликейшн бүтээх гэж нөгөө маш их анимашны том зардал гаргасан. Тэгээ тэрэн дээрээс бид нар нөгөө маш олон өөрсдийн контенттэй байхгүй. За тэгээд одоо ингээд буддаг номуудаа ингээд энэгээр хүүхдүүд зурна гэсэн үг байхгүй. Бас энийг ардаа. Тийм. Энэ манайх чи ерөөсөө нөгөө нэг үндсэн бизнес чинь юу болсон шүү дээ. Дижитал дээр. Дижитал аргуулагч өөрийн бизнестэй, англи хэл заадаг бизнестэй. Мэдээж бид хоёрын бизнестэй. Би ч нөгөө ард нь бүх юм хийн дээ. Харагд манай аргуулагч брэнд байхгүй. Брэнд нэр, брэнд фейс. брэнд нэр. Тэгээд нөгөө гол юм бүх юм алдаа гарвал би засна, янзлна. Текст миксийн юм дээр ажиллана. Сурчлагын маркетинг дээр нь би ажиллана. MG Kids гэдэг нэг аппликейшнтэй бид нэр. Тий, саяхан танилцлаа хийсэн шүү дээ. Тэр аппликейшн бол нөгөө маш гоё хийсэн. Тэгээд аппликейшн миний хөө аппликейшн үзүүлж шээ нэрээ. Аргуулыг санаачилсан. Нөгөө ягаад 200 хүүхдэд заагаан бэ? Ягаад юм бэ? 20,000 хүүхдэд зааялтаа гэдэг амбицтай. Тэгээд амбицтай хийгээд амбиц нь тэгээ энийг бид нар энэ бизнес руу орсон. Ийм аппликейшн байгаа. Тэгээд ер нь манай аппликейшн ийм дөрүүдтэй. Монгол. Нэг нь бол би Аз. Тийм байна. Нэг нь за нөгөөд нь Гоби гэд Монгол ийм мазаалаага. Тэгээд мазаалаага бид нар бас нөгөө энэгээ сурталчлаад бас дараа нь бас туслая гэж бодод. Манай тавтай мөрөл. Аргуулыг ингээ бүх хоолойгоо энэ аппликейшнд өөрөө оруулсан. Өөрөө voice over-ийн өөрөө. Өөрөө эдит хийнэс. Наачин жижиглэлт мүжгэлтэй байна. Тэгээ нөгөө хичээл хийх тоолонгоор нөгөө нэг юм амтан болгонд нөгөө бэлэг өгдөг байхгүй. Тэгээ нөгөө хин нэг бэлэгтэйгээр хүүхдүүд хоорондоо уралддаг гэсэн. За үндсэн зэсээ аргуулагч одоо бид нар ч өөрсдөө нөгөө ганцхан англи хэл заахгүй. Одоо өөр дахиад англи хэл дээр нэмээд 8 дэс дахиад зааж байгаа. За. Тэгээд за би яг хэлчихэ. Англи хэл, тоо, IT, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, тэгээд дижитал урлаг. Тэгээд түүх, монгол хэл, монголч гэх. Энэ дээр нэр эрүүл амьдрал нь манай эхнэр нөгөө йог 10 жил заасан гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нар юм бясалгалтай бас хүүхдийн йогтой, том хүний йогтой гэдээ бас бүх хүн зөрөөсөн юм йогууд хийсэн байна. Одоо наач нөгөө танай гэр бүлийн яг хөдөө амьдарч чадаад байгаа гол бас нэг давуу тал болоод байна шүү дээ. Тийм үстэй. Бүх танай бизнес чинь дижитал дээр байна. Тийм. Манай эхнэр нөгөө захим йогогоо онлайнаар заагаад тодорхой хэмжээгээр мөнгө олчиж байна. Аргуулах хөө бит хоёр нийлээд англи хэл заагаад бас тодорхой хэмжээгээр орлого олж чадчихжээ. За хоёр охин араас гарч ир одоо буддаг номоо манай хоёр охин голцоо хийж байгаа байхгүй. Тэгээ ахтайгаа хамтарж байгаа да. Ингээд ном гаргахаар зэрэг манай хоёр охин бас тусдаа бизнестэй болчихжээ. Ингээд бид нар тэгээд үндсэн манай том бизнесмен болохоор зэрэг MG Kids гэдэг энэ аппликейшнд бол маш их хөрөнгө зарсан л та. Тэгэхээр зэрэг нөгөө одоо энэ анх нөгөө нэг аппликейшн бүтээсэн түүх ярьчих уу? Тэг. Анх бид нар чинь нөгөө одоо нөгөө яг одоо чи хэлж шнэ хөдөө орнот одоо гоё ингээд баймаар байдаг. Тэнгүүд мэдээж ойр орчмынхаа сургууль сурах гэр нөгөө хүний нөөц айгу муу байгаа шүү дээ багш нарын те. Мэдээж нэг ихэнх нь орлого цалин өндөртэй хотод юм уус гадаадд руу явж штэ. Тэнгүүд хөдөө орон нутагт яг хүний нөөц жоохон ингээд муу байгаа байхгүй. За тэгэнгүүт бид нар энийг олж хараад одоо хөдөө орон нутагт байгаа эсвэл зайдуу байгаа эсвэл хотод байгаа юм уу те хамаагүй хаач байгаа хүүхдүүд нөгөө хамгийн орчин үеийн аргаар сурах боломж нь энэ сурах боломжийг гадаадууд гаргаж өгöd байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр зэрэг аппликейшнаар гаргаж өгдөө шүү дээ. Одоо нэг ямар ч хүүхэд нэг энд нэг утас байгаа шүү дээ. Байна. Одоо ямар нэгэн байдлаар нэг хоолой утастай болчиход тийм ухаалаг утас байгаа. Ямар нэгэн аргаар. Тэгэнгүүт аргуулагч өөрөө маш их хичээгээд нөгөө маш их өндөр чадвартай болсон өөрийгөө хөгжүүлсэн. Сая сүүлд чинь шалгалтууд айлцсан 7 хоног өгчлөө шүү дээ. Тэнцвүүч оноо авч чадчих. Мундаг ба шүү дээ. Ямар сургууль сураагүй тохиолдолд. Тэгэнгүүт хүүхдүүд аргуулагч хөгжих боломж байна гэдгийг олж хараад гэхдээ хүүхдүүдэд юу байхгүй. Ашиглах одоо нөгөө нэг юм
багаж хэрэгтэй байхгүй. Одоо нөгөө өвсийг нөгөө гараараа зулгаагаа амжихгүй шүү дээ. Багаж хэрэгтэй те. Тэр үднээсээ бид нэр гадаадад маш гоё аппликейшн байгаад байдаг. Гэтэл Монгол хэл дээр ийм аппликейшн байхгүй байхгүй. Маш зөвхөн text based. Тэгээ бид нэр ийм анимашны аргаар нь ялангуяа ийм илүү тийм гоё юм хий гэж бодоод анх бид нэр ярилцаад тэгээд ер нь ингээд дэлхийн одоо топ аппликейшныг харьцуулж харж агаад за энэ хамгийн гоё монголчуудад тохиромжтой байна гэд сонгосон аппликейшн байна. Бид нэр ингээд анх хийгээ явж хахад бидний бодсноос одоо миний бодсон төсөөлж одоо төсөв мөнгөний ярьж байна л да. Хөрөнгө оруулалтыг бодсноос даруй 4-5 дахин их хөрөнгө оруулалт шаарддаг юм бэл. Тэгээ яг ингээд бид нэр ингээд яг ийшээ ороод хамгийн сүүлд нь гаргаад хичээсээр хагаад одоо тэгсэн нэг сургуулийн дата 1500 хүүхэд манай аппликейшнийг актив ашиглаж байна. Одоо өнөөдрийн байдлаар 25,000 хүмүүс татцсан байгаа манай аппликейшнийг. Тэгэхээр энэ бол аюулгүй том 6 сарын дотор шүү дээ. Аюулгүй том үзүүлэлт гэж бид нэр хараад байгаа юм бол тэгээд маш олон хүүхдүүдийн ирээдүг бас өөрчлөхөд нөгөө гарт нөгөө нэг юм ашиглах суур мэдлэгийг тавьж штэ. Суур мэдлэгээ хийцэн тохиолдолд хүүхдүүд чинь өөрсдөө явчихдаг байхгүй. YouTube-оор дөрөв өнгөө хичээлүүд байгаа англи хэлэн. Тэгээд бид нэр суурийг тавьдаг ч. Тэгэл бид нэр хичээж явж байна да. За над чинь стом мундаг. Би бас нөгөө чиний Facebook дээрс зөндөө хараад ажиглаа л байгаа тий. За ийшээ юу сонирхоо. За тийшээ. За манай нөгөө нэг саяны гаднаас харагдаад байсан нөгөө дүнзэн байшин байгаа шүү дээ тий. Эндээ хөөрхөн юм бид нэр жижигхэн хөргөн галтгоотой юм. Ингээ тий хөргөн хөргөчтэй. Ингээ хөргөн жижигхэн галтгоотой. Хүмүүсүүдийн ганц айдаг юм биш үү те. Тэнд очиод тэгэл жоохон зутарна гэл эмэгтэй хүмүүс ялангуяа жоохон хотын эмэгтэй хүмүүс нь жоохон тэгдэж та зутарна гэл. Гэтэл энд ирээд хотын юунаас илүү гоё юутай. Тэгээд хөөрх юм жижигхэн. Тэгээ энэ цонхч энэ хаалга ингээ онгоодог аахгүй. Зундаа онгоо. Эндээ ингээд би суугаад ажил мэжлээд жижигхэн гişээрээ тавиад ажил мэжлийн юм хийгээ сууж ах дуртай. Ийшээгээ оронгууд ингээ нойлтой. Тэ ингээд бидэтэй байгаа хэвээр хөдөөхөд тий бидэтэй тэгээд энэ бойлероор халууртай устай тий халууртай устай бойлероор хаалчихна тэгээд эндээ усандаа орчин бид нэ ингээд хүүхдүүд зориулаад бас угаалт уртаа ингээд инкэрэн хүний хэрэгцээнд бүх юм ингээ хангагдаж байгаа байхгүй аль бисаар нэрээ нэмээд хэлэхэд нэр аав аажууд зориулаад нэг зөвлөгөө өгье. Хүүхдүүд бол нөгөө айгүй потенциалтай сурагч нар байхгүй. Эднэрийг нөгөө ашиглаж чадах юм бол асар их юм хурдан сурч чадчихна. Жишээлбэл арга хөлөөхөө хятад хэл, орос хэл, япон хэл, англи хэл гэх дөрвөн хэл би дааж үзээс өөрөө би дааж сурсан тийм. Англи хэлийг бол одоо бүр IELTS-ийн 7 он авч чадчихжээ шүү дээ. Тэгээд зураг чадвартай бол анимашн хийж чадчихжээ. Тэгээд код бичиж чадна. Тоглоом бүтээсэн шүү дээ бүр. Тоглоом бүтээд нөгөө сурагч нартаа өгөөд Roblox гэдэг студи дээр ажиллаад. За. Өөрөө нэг жоохон код мод сураад би дааж. Тэгэхээр хүүхэд бол нөгөө маш хурдтай сурд юм байл. Энэ сурах явцыг мэдээж аав ээжүүд яаж сурах вэ гэж бодож болно шүү дээ, тийм. Мэдээж хүүхдүүдэд яаж ажиллах вэ гэдэг зөвлөгөө. Миний одоо өгөх зөвлөгөө гэх юм бол хүүхдэд 30 минут өгөөд 30 минут яг хичээл нь хийлгүүлээд 30 минут амраана. 30 минут дахиад хичээл нь хийгээд 30 минут амраана. Ингээ явахаар нь өдрийн турш явангууд чинь 3-4 цагийг сурч чаддаг байхгүй. Нэмэлтээр шүү. Нөгөө ерөнхий боловсролын сургуулиас гадна, цагаас гадна. Тэгэхээр хүүхэд 3 цаг нэмэлтээр өдөр болгон сураад ахаар бурхан минь юу ч бүтээж чадсан үзэхдэггүй болж байна. За ийм зөвлөгөө авах. Энэ маш чухал зөвлөгөө авах. Тэгээ аав ээжүүд хэрэгжүүлээрэ.